Үндэсний эв нэгдлийн өдрөөр Оросын ард түмэн Москва хотын төвд чагсжээ. Цагдаагийн ажилтнуудын хэлснээр өчигдөр Москва хотын төвд 85 мянган хүн тайван жагсаал зохион байгууллаа. 1612 онд Польшийн булан эзлэгчдийг хөөн гаргасан үйл явдлыг тэмдэглэх үүднээс Оросын ерөнхийлөгч Владимир Путин эв нэгдлийн өдрийг зарласан бөгөөд энэ өдөр нь үндсэрхэг үзлийг өсгөн нэмэгдүүлэх ач холбогдолтой байна. Оросын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр бусад ирэх бүхий хүмүүсийн хамтаар улаан талбайд очиж 400 жилийн өмнө Москва хотыг Польшоос чөлөөлөхөд тусалсан Кузма Майнын Дмитрий Позарский нарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлжээ. Орос орны хүчирхэг удирдагч өчигдөр орой 1914 оноос 1945 оны Орос орны түүхэнд зориулсан үзэсгэлэн нээж үг хэлсэн байна. Тэрээр энэ үеэрээ эх орноо хайрлах нь хамгийн хүчтэй бөгөөд ялагдашгүй байдлыг илэрхийлэх мэдрэмж юм. Эх орнч үзэл бидэнд урам зориг өгч тусалж биднийг аврах болно хэмээн хэлсэн байна. Өнгөрсөн 15 жилийн турш Орос улбаны улсыг удирдсан ерөнхийлөгч Путин барууны орнуудын сорилтын эсрэг зогсож хүчээ хിവэр хадгалах хамгийн хүчирхэг зэвсгүүдийн нэг нь эх оронч үзэл хэмээн үзэж байна.